Унгалдна гэж ахыгаа бодсон юм уу аа? Үгүй үсттэй. Утга зохиолын хичээлийг суур хичээл тооцдог болохоор янз бүрийн оюутнууд дуртай дургуй суух нь илбэг. Нэг хичээлийн үеэр Сэюн гэх оюутан юм үзэж байгаа баригддаг. Хоо багш урлаж түүнийг хөөх гэтэл өөр нэгэн оюутан яриаг тасалж орж ирэв. Яриаг нь тасалсан оюутанч багшийн хэлсэнг залруулан алдааг нь зассан юм. Хоо багш тэр даруй шууд л дууга хурааж ангийг тараалаа. Харин багшийг эвгүй байдалд оруулсан тэр оюутан бол электрон инженер чиглэлийн ангийн Икан. Хоо багш хичээлийн дараа түүний бичвэрийг сонирхон уншвал бичвэр дээр Икан хэрхэн Сэюнтэй найз болсон талаараа бичжээ. Хичээлийн жил эхлэхээс өмнө ажил дээрээ утас олсон Сэюний утас байж нүүрэн дээрээ ээжтэйгээ ахуулсан зураг нь байх бөгөөд Икан ээжт нь ихэд татагдчихэ. Тэгээд хичээл эхэлснээс хойш түүнийг ажиглаж найз болох тохиромжтой цагийг хүлээж байж. Тэгээд хоо багш Сэюнийг хөөх үед албаар яриаг нь тастан орж Сэюнийг аварч найз болох замаа тавьж. Энэ гэхдээ бичвэрл болохоор үнэн худлыг бид мэдэхгүй, гэхдээ хоо багш нэг юмыг мэдэж байсан нь Иканы бичвэр маш сайн байсан юм. Их сургууль бичсэн эсээг чинь ChatGPT-гээс хуулсан эсвэл нэг ямаа точиг нурссан байна гэж багш нар чинь хэлдэг үсттэй. Хоо багш нэг оюутныхаа бичвэрийг хогтой зөөрлөн шүүмжилж байгаагаар хэлнэ. Уг бүр нь худ уянгалсан, тэрийгэ мөр үрд оруулсан гэд хог биш бүр хогийн цэгч гэж хэлдэг. Угтаа хоо багш 20 жилийн өмнө нэг роман гаргаж түүнээсээ хойш роман гаргаж чадаагүй нэг ёсны бүтлгүүцсэн зохиолч. Оюутнууд түүнийг үүнээсээ олж стресстэн тэр стрессээ өөрсдөн дээр нь гаргадаг гэж ярьдаг. Манай хүн чих зожиг хахир болохоор хаа нэг хүнд өөрийгөө ярих нь ховроо. Тэр нэг өдөр инженерчлэлийн ангийн Пак багш Ким Сүүхүн зохиолчийн номын нээлтэнд оролцохыг гуйна. Сүүхүн зохиолч хоо багшийн ангийн хүүхэд байсан бөгөөд өөрөө энэ хүсэлтийг гаргажээ. Их сургуулийн өдрүүдэд Сүүхүн угийн авьяастай нийтэж нэгэн байсан аж. Хоо багш тэр үед өөрийнх нь бичвэр дээр тодорхойлт гаргаж өгөхийг гуйж. Сүүхүн зохиолч харин дүүний бичвэрийг ямар санаа гаргах гэсэн ойлгомжгүй явцуу гэж дүгнжээ. Тэр бодгоо хоо багшийг өгүүлбэрийн бүтцээ эхнээс нь судлах хэрэгтэй гэж доромжилсан аж. Тийм байж өөрийн номын нээлтэнд урьсан гэхээр гайхмаар. Хичээл цааш үргэлжилсээр Икан дахиад Сэюний талаар бичжээ. Тэр хоёр нэлээд дотносоод гэрт нь очиж үзсэн ба Икан ээжийг нь ойроо сараад улам алмаарч. Сэюний халтан дундаж амьдралтай төгс гэмээр гэр бүл байв гэж бичжээ. Энэ бичвэрийг нь хоо багш сэтгэл засаж их нартай үзүүлэх бөгөөд эхнэр нь нэг ёсондоо Иканыг атаархсан болохоор хүүтэй албаар найзууд болсон хэлнэ. Нэг ёсны Икан өөрийнхөө хүсдэг олон зүйлийг Сэюний амьдралаас харжээ. Хоо багш өөрөө бүтлгүй карьертай болохоор хүнд атаархах мэдрэмж ямар байдгийг сайн мэднэ. Харин бичвэрийн тал дээр сайн бичвэр болохоор шавья болгох талаар хоо багш бодоод эхлэв. Тэгээд түүнд тусад нь хичээл орох санал тавилаа. Гэсэн хэдий ч Икан олон цагийн ажил хийдэг болохоор амжихгүй гин. Хоо багш хэлж байгаа юм. Авьяас бол ховор зүйл. Би чамд чиний энэ бичсэн түүхийг сайн бүтээл болгоход тусалж чадна. Мөн дээрээс нь хоо багш цагийн ажлын төлбөрийг өгөөч гэж санал тавив. Иканч бодож хичээлдээ суухаар болсон ч эхний өдрөө л боломжгүй болсон гэдэг. Икан Сэюнд код үчих талаар зааж байгаа бөгөөд бүр тэмцээнд орохоор болжээ. Нэг өдөр Сэюний тэмцээнд бэлдэж байгаад 0 орох гэж яваад Сэюний аав ээжийн ундлахын өрөө рүү нууцаар орж. Тэгэд жолоогүй Сэюний ээжийн дотор хувцснуудыг харж үнэрлэж байлаа. Энэ үеэр Сэюний ээж орж ирсэн Икан 0-ийн өрөө хайж яваад төөрсөн гэж хэлдэг. Ээж нь гайхсан зүйлгүй Иканд итгэсэн харагданаа. Гэтэл үдэш яриаг нь сонсдоо Сэюний ээжэд Икан нэг л таалагдахгүй байгаа гэд нөхөртөө өдрийн болсон зүйлийг хэлэх гэж байгаад болсон аж. Нөгөө талд толгой муутай хүн хичээлдээ сайн найзтай болсон бас код үчих тэмцээнд орно гэдэг ирээдүйн CV-д нь том байр суурь эзлэнэ гэж Сэюний аав хэлж байгаа юм. Эдгээрийг бодож үзээд ямар ч гэсэн Иканыг тэмцээнд дуустал хүүтэйгээ найзлуулахар болсон гэв. Ийм учраас Икан тэдний дахиж очиж чадахгүй болсон гэж учирлнаа. Хэдий ийм зүйл болсон ч хэрвээ код үчих тэмцээнд төрүүлвэл тэр гэрд очих нүүртэй болох аж. Тийм болохоор Икан ч хоо багшийг тэмцээний бодлогоодыг хусаад өгөөч гэж гуйхан тэр. Зохиол үжих хүн тэр зүйлээ мэдрэн бичих урам зориг авдаг. Гэсэн хэдий ч ийм хэрэгс хэтэрсэн хогийн зүйл хоо багш хийхгүй тул Иканыг бүр хөөгөөд явууллаа. Икан ч хэлж байгаа юм. Тэгвэл би таны саналыг мартъя да. Энэ өдрөөс хойш мань хүн хоо багшийг хичээлд суухаа болж бичвэрээ өгөхөө байлган тэр. Нөгөө талд Сүүхүн зохиолчийн номын нээлт болж хоо багш бүр хамт ярилцлага хийхээр болвоо. Ярилцлагын төгсгөлд хоо багш бие барьж дийлэхгүй нэг зүйлийг асуув. Сүүхүн зохиолч илүү утга зохиол талын хүн хэдий ч энэ удаа нууцлаг хүний сонирхол татсан зохиол өчжээ. Нэг үгээр хэлбэл арилжааны зохиол. Хоёр үгэлчлээ тий. Ямар ч гэсэн олон жил түүний зохиолыг уншиж ирсэн хүмүүст энэ олон тал зассан зохиол нь таалагдахгүй байгаа гэд аваад хаялаа. Энийг хаацаалан фэнээс ирсэн асуулт гэх бөгөөд Сүүхүн зохиолч тэрэнд нь төгдрөхгүй хариулж байна. Олонний таалд нийцэн зохиол бичнэ гэдэг нь сайн муу талаас нь харж болох зүйл бөгөөд зохиолч угаасаа олон нийт рүү ганцсан зүйл бичсэн гин. Бас зохиолч хүн үргэлж нэг буурин дээрээ эргэх биш өөр зүйл хийж үзэх хэрэгтэйгээд хоо багшийг тав тэгдлээ. Сүүхүн зохиолч угийн амжилттай дээр охин нь бас шинэ гарч ирж байгаа мундаг зохиолч гин шүү. Хоо багш энийг нь сонсоод байж ядахтаа гарч ирж тамхилсан Икантай тааралдана.
Манай хүн шин зохиолчдын уралдаанд орох гэж байгаа гэх хэдий ч юу бичгээ мэдэхгүй байгаа гэж байна. Энэ талаар хоо багш 100 татсан шигэ бодож унтлаа. Тэгтэл зөөдөндөө Икан золиг шин зохиолчдын уралдаанд төрүүлээд бүр манай хүнд Томас Том талархал илэрхийлж байгаагаар зөөдлж галзуурч байна. Ийм л юм хүсээд байд сууж чадахгүй байгаа болохоор арга үгүн эрхэнд өнөө тэмцээний бодлогыг хулгайлж өгөхөөр боллоо. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй цагаахан амтан Иканы төлөвлөгөөгөөр үзэхэр болно. Тэмцээний бодлого паг багшид байгаа болохоор компьютероос нь хусах хэрэгтэй гэж байгаа. Хоо багш эртний програм ашиглаж сурах гэсэн юм гэж очиод өрөөрөө нь хамт явлаа. Програм хайлгах зураа гэнэт өвдөж имээ хайсан машинда мартаж гинэ. Паг багш яарж гараад жирэлэглээ шүү. Ядаж байгаа цахилгаан шатнуудад шатаар був. Энэ хооронд хоо багш бодлогуудыг хайж нэг юм олоод хуулж эхэллээ. Манай хүн жим буяндаа бузартай зүйл хийж байгаагүй болохоор сандрах гэж ихтэйхээ. Паг багш жирэлэгсээр имийг аваад ирж байна. Хуулах гэж харин нэлээд цаг аваад баригдлаа гэтэл хоо багш зүгээр сууж байна. Энэ бүгдийг Икан сэдэж хоо багшаар хийлгсэн гэхээр бас л эвгүй нөхөр байгаа юм. Ёстой л бууран дээрээ иргсэн гэмээр зөв зохистой байж дадсан хоо багш гинтэл хөлн хөнгөрч хүүж гарлаа. Тэгээд жолоогүй галзуу юм шиг баярлаад бас л аяа. Ямар муухай эвдэрч байна тийм ээ. 2 дугаар анги эхэлж Икан өнөө тэмцээндээ 2 дугаар ойр эзэлжээ. Хэдий төрүүлж чадах байсан ч боломжтой хүүхэд нь боломжийг үлдээсэн гэх юм уу та. Хоо багшийн ч хүлээж байсан хичээл эхлэх болж үүнээс өмнө Иканы шинэ өвчөрийг уншив. Иканыг Севний аав ээж хоолнд урьжээ. Нэг ёсны энэ нөхөр бол энэ гэр бүлтэй харилцаагаа авч үлдэж чадсан бөгөөд одоо дахиад цааш ахих гэж оролдож байгаа юм. Тийм ч учраас хэнд ч хэлээгүй сэтгцийн өвчтэй аав багадан нас орсон ээжийн талаар ярина. Үнэн эсхийг мэдэхгүйч багаасаа аавыгаа асарч хажуугаар нь галзуу мэд ажиллаж бас хичээлээ хийдэг байсан гэв. Иймд гэр бүл гэдэг халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй өссөн бөгөөд Севний ачаар энэ бүхэнг мэдэрч байгаа юм. Энэ яриач улам Севний гэр бүлтэй харилцаагаа шат ахиулах боломж олж байгаа гэжээ. Манай хүн яг ч бас ээжд нь татагтаад ийм юм хийгээд байгаа биш, харин үнэхээр Севний амьдралд атаархсан болохоор ингэж байгаа юм шиг байгаа. Гэхдээ ээжд нь бол 3 цагаан сарнаа авчирсан байгаа юм аа. Энэ өвчөрийг нь сэтгэл засалж уншиж байх бөгөөд доор нь тэмцээний бодлогыг олж өгөөгүй бол ийм зүйл болохгүй байсан, баярлаа гэд биччихжээ. Үүнээс үүдэн хоо багш ихнэртэйгээ маргалдах бөгөөд яалтчгүй буруу зүйл хийсэн л дээ. Тэрийгэч сүулт нь хүлээн зөвшөөрч бас гимшиж байгаа ч тэр үед нэг л өөр мэдэрсэн гэв. Нэг төрлийн өөрийгөө гадсалсан байсан бодлоосоо салж халд эргчлөөг мэдэрсэн ажээ. Манай хүн сүүлийн үед хичээл дээрээ жилүү ич хүчтэй орж бас их нэртэйгэж нээлттэй харьцах болж. Ямар сандаа 12 жилийн дараа нэг оронд хамт хэвтгүү. Тэрдээ 12 жилийн өмнө үр шилжүүлэн суулгахгүй гэж шийдснээс хойш тусдаа унтдаг болж. Тэгэхээр хоо багшийн хувьд харилцааны шат агсан юм уу та? Өмнөх харилцаа нь муу гэсэн үг биш бөгөөд сэтгэл засалчид хоо багшийн ичимхий төмс байдал нь таалагддаг гэж байгаа. Хичээлдээ өдөрч болгоод Икан сэтгэл засалчид 3 ширхэг сарнаа авчирчээ. Энэ ч яг хоо багш тэр хоёр бичвэрийн бодит байдлын талаар ярьж гарлаа. Одоо бидний дэлгэцэн дээр харсан Севний гэр бүл бол тэр хоо багшийн төсөөлөн дүрсийг буулгасан улс. Бас үйл явдал бүгд Икантай холбоотой бодиттой юу гэдэг асуулт байгаа. Нэг ёсны зохиолч өгүүлэгч нь нэг хүн үү гэдэг яриа. Энэ яриа дамжирсаар хоо багшийн ганц роман руу орлоо. Хоо багш тус романд 12 эмэгтэйн дундах нэг эрийн талаар бичсэн ч тэр нь өөртөө холбоотой юу гэж Икан асууна. Хоо багш хуучны амьдралаа бодсон уу яасан холбоотойгоор барах уу? Тэр 12 эмэгтэй угтаа нэг эмэгтэйн талаар гэж цухас дурсав. Өөр нэг том мэдээ нь Икан Севнийд амьдрах харуулжээ. Севний эгч тусдаа гарч гэрийнх нь Иканы амьдралыг сонссон болохоор ингэж шийдэж. Бараг өнчин шахуу хүүхдүүд энэ бол маш том зүйл бөгөөд Икан Севний аав Кимхуаг магтаж гарлаа. Хоо багшийн өнцгөөс зохиол очих гэж байгаа хүн дүрээ шуудхан өнгөс тодорхойлох хэрэггүй гэж сургана. Харин тэр гэрт байгаа үедээ хүн хоорондын харилцааг нь ажиглаж авахыг даалгалаа. Ингэснээр тухайн хүнээ тодорхойлох илүү бодиттой баримтыг бичиж болох юм. Сэтгэл засалч харин хоо багшийг тэр Севний аав Кимд атаархаад байна уу гэж Хэв нэг хэлнэ. Угтаа Икан хүний сэтгэлийг амархан татдаг нөхөр болохоор сэтгэл засалчид таалагджээ. Цаашлаад Иканы талаарх бодлон тайван суулгахгүй Иканыг тийшээ нүүж байгаад нь санаа зовж байгаа юм уу та. Ганцаардал тунд өссөн хүүхэд орчноо генет өөрчлөгтөө ийм том орон зайд орж ирнэ гэдэг. Тэр хүүхдийн зан чанарын хувьд өөрчлөгдөх, өөрөөр хэлбэл ямар нэгэн буруу зүйл хийх магадлал өндөр байдаг гин. Энэ талаар ч хоо багш бодох ба нэгэн удаа Икан хийсэн тоглоомоо харуулж байжээ. Тэр нь цус алдлага ихтэй эвгүүл тоглоом байна л да. Энэ ч даамжраад зүүдэндээ Икан Севний гэрийнхэн бүгднийг хороосон болгож зөөдлөв. Удалгүй Икан Севний хөлөө нүүсэн талаар бичвэрээ өгчээ. Севний эгчийн өрөөг Иканд гаргаж өгсөн ч өөрөө дээврийн өрөөнд орохыг илүүд үзэж. Үүнийгээ ч эгчийнх нь нандан дурсамжийн гэсэн газарт байж чадахгүй гэж тайлбарлав. Гэрийнхэн Иканд сайн бүх зүйл сайхан явж байсан ч Мянхаа гарч ирвэ. Мянхаан Севний гэрийн үйлчлэгч өгөөд Иканыг савл ивэл бөөрлөхөх болж. Өөрт нь ийм завшаан тохиогоогод нь атаархаад байгаа юм уу аашаа.
Нэг удаа эзэгтэй цэцэрлэгээс тамхины иш олж Мянхаагаас асуухад жишимч үгүй Иканыг хайсан гэж байна шүү. Эзэгтэйч хүүхдүүд нь тамхи татдгүйг мэдхээс гадна ишин дээр нь уруулын бодог нэмэр үлджээ. Энэ бүхэнгч нөхөртөөгөө ярилцах ба Мянхаа хүүхэдтэй өргөдлгоолсон их болохоор нь ажилд авч. Энэ бүхэнг нь Икан алсаас ажигласаар. Эхнэр нөхрийн энэ яриа сүүлдээ хөл бөмбөгийн чанартай зүйлсүү хөдөлсөөр Икан Цэвний ээжийн талаар нилээ нарийнаар задлан бичсэн байв. Тэгэд бүр тийм юм хийх үеэр нь өрөөрөө дагаж явж сонссон юмдгүү да. Энийг сонссон хоо багш хүний хэд хувийн зүйл рүү өнгөж болохгүй гэж хадуу анхааруулнаа. Икан тэдний хосын харилцаанд таалагдсан болохоор бичсэн бол хоо багш энэ нь харагдаж байгаа шиг биш байж болно гин. Ер нь гэрлэлт их төвөгтэй зүйл гэдэл. Икан ч үүн дээр нь дөрөөлөд багшийнхаа гэрэлтийг сонирхоод байгаа. Сэтгэл засалж дахиад Иканд авч өгч нэгэнтэйгээ манай хоёр хайр дурлал энэ төр ярьж гарлаа. Тэр үеэр Икан сэтгэл засалжийг үзэсгэлэнтэйгээ дэлчгэв. Энэ үгийг энэ герт бараг хүн амнаасаа гаргадаггүй бөгөөд нөхцөл байдалж тухгүй болоод хоо багш өрөө рүүгээ явхан дээрээ. Икан харин хэлж байна. Хоо багш танд хайртай гэж бодож байна. Би түүний зохиолыг уншиж дуусгасан. Хоо багш цалж сонсоод humгүй гарч яриаг нь таслах гэж оролдлоо. Икан хоо багшийн зохиол дээрх тэр 12 эмэгтэйгээр төлөөлүүлсэн ганц эмэгтэй эхнэр нь байх гэж бодсон гин. Үүнийг сонссон сэтгэл засалж дууга хурааж өнөөдрийн хичээлээ өндөрлөлөө. Угтаа сэтгэл засалж дууга хурааснаа нь өнөө зохиол дээрх бүсгүй хоо багшийн анхны хайр гэдгийг мэддэг болохоор тэр. За ингээд дараа 7 хоногт Иканы шинэ бичвэрийг уншлаа. Зарим модыг ганхуулахад хар салхих хэрэггүй. Ердөө зөрөн өнгөрөх сэвшээ салхих хэрэгтэй гэжээ. Сэвнэд ч маргаан гарч гэрийн эзэгтэй алдсан оролдоо Мянхаагийн зүгнээс олж. Үүнээс болж битүү маргаан болж эцэст нь Мянхаа ажилласаа өөрөө гарав. Тэр зөрөн өнгөрөх сэвшээ салхин Икан байсан бөгөөд эзэгтэн оролтыг Мянхаагийн зүгхэнд хийсэн байж. Муухай хорон байгаа шүү. Өөрийг нь гадуурхаж гүтгсэн болохоор хариугаа авсан хэлбэр нь л дээ. Энийг нь сонссон хоо багш хоёр гэр бүл өмүүлээ залгчин. Гэт амандаа хилээд аюуа. Иканч багшийн анх хэлсэн ажиглах гэдэг шугамнаас хэдийнэ давсан бөгөөд энэ ч хоо багшийг уурлуулж байгаа юм. Бичвэр дээр нэг зүйлийг бичээгүй үлдээсэн гинэ. Тэр өдөр Мянхаа ажилласаа гарч явхад Кэм ах ярилцахаар араас нь гарчээ. Тэгтэл гэрийн гадаа яг л хос юм шиг маргалдаж байсан аж. Цаашлаад гараж руу орсон гих ба Иканч араас нь ороход машин бэмбэлцэж байсан юмдгүү да. Тэр дэдргүү уурлаж байсан хоо багш зохиол бичих гэж байгаа болохоос хүний амьдралын тоогоо шанаганд хутгалдах ёсгүй гэж дахин хэлж байгаамаа. Иканы ийм үйлдэл бас сэтгэл засалчийн эртээдийн тодорхойлолт улмал хоо багшийг зовоож байлаа. Зүүдэндээ Иканыг бүр өөрийг нь алах гээд ирж байна ч гэж хардаг. Сэрээ тардал Икан залгах ба гадуур явж байгаад гэмтсэн гинэ. Очоод харсан эв эрүүл сав саруул байж байна. Эрдээдээ ярьсан Кэм ах Мянхаагийн явдлыг үнэн гэдгийг харуулахаар бүр сэтгэл алдарч л дээ. Тэгээд Кэм ахыг дагаж Мянхаатай хамт буудал орсон харуулахаар хоо багшийг дуудаж. Хоо багш зүүнд нь улам уурлаж нэг мөр хичээлээ дуусгахаар боллоо. Замын нөгөө талд харин осол гарч нэг бүсгүй мөргүүлсэн нь Мянхаа байв. Хүмүүс тэрүүгээр цуглаж Икан олон дундаас Кэм ахыгаа хархан тэрэ. Тэгээд Кэм ах тэр байна гэж заах бөгөөд хоо багш олон дундаас хараад гайхаж орхив. Кэм ах гэсэн хүн нь өнөө мундаг зохиолч Кэмсэн хүн байхан тэр. Энэ бүх цаг хугацаанд хоо багшийн төсөөлсөн ир биш харин атаархаж явдаг сүүгүүн зохиолч байж. Сэвний аав Иканыг гэртээ авчирсан гэрийн үйлчлэгчтэйгээ явуулдаг тэр хүн болж таарснаар 2 дугаар анги дууслаа. Манайхан парт 2-ын үзхийг хүсвэл саб болон лайк дараарай тэгж байгаад ярина. Баярлалаа.